нэг юм асуух гэсэн юм аа. Өнөөдөр нэг ялангуяа зарим хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчид биднээс морины уралдаанд оролцсон хүүхэд гэмтсэн байна. Тэгээд энэ талаар одоо эмэгтэй гишүүд одоо юу гэж бодож байна гэдэг юм асуулт асуугаад байна л да. Тэгээд яг энэ морины уралдаантай холбоотой ялангуяа одоо баасан жаргал за мөн түнчлэн миний бие одоо жилийн өмнө шүү дээ. Оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын үед одоо энэ хаврын уралдааныг бас нээх гэж байгаа ийм шийдвэр яг гаргах гад яригдаж байхад нь яригдаад одоо шийдвэр гаргаад тэр нь одоо албачаагүй байхад нь ер нь бол 5 сарын 1-ээс 10 сарын 1-ний хооронд бол зөвшөөрөгдсөн. Харин 10 сарын 1-ээс 5 сарын 1-ний хүртэл одоо энэ уралдааныг өвлийн хаврын уралдааныг дээд шүүхийн шийдвэрээр мөн одоо хүүхдийн эрхийн зөрчил муу юм аа. Одоо үүнийг одоо бас шийдвэрлэж хориглох ёстой гэсэн ийм шийдвэрийг 2019 онд гаргаж ирсэн. Тэгээд одоо энэ дээд шүүхийн шийдвэр бол хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тийм ээ хүүхдүүд гэмтдэг тий. Тэгээ өнөөдөр биднээс одоо ийм асуулт асуух нь бол зохимжгүй байхгүй юу? Хүүхдүүд гэмтдэг. Нин ялангуяа одоо өвөл хаврын одоо яг энэ хүүтний ялангуяа одоо хамгийн сүүлийн одоо Дүнжин гарвын уралдааны одоо дүрс зураг одоо сошиал дээр ч гэсэн маш ихээр байдаг. Та бүхэн санаж байгаа бол ийм одоо цаг үед за бас одоо бороотой үед хүүхдүүд гэмтдэг юм аа. Ийм учраас одоо урин дулаан цагтаа зундаа сайхан өвгөл уламжлалаа хадгалаад хүүхдүүдийнхээ одоо хамгаалалтын хэрэгслийг одоо сайн хангаад ингээд одоо уралдаанда одоо уралдах одоо энэ өв соёлоо бол бид нар хүндэтгээд тийм ээ одоо аль болох хадгалаад ингээд явахыг хичээж байгаа. Гэтэл яг энэ асуудлыг яг нөгөө дээд шүүхийн шийдвэр байгаа учраас ялангуяа энэ ч одоо үндсэн хуулиар байгаа шүү дээ. Үндсэн хуулийн 4 дээр шүүх эрх мэдэл за 47 дугаар зүйл тийм ээ 50 дугаар зүйл нэг ялангуяа одоо 50 дээр улсын дээд шүүхийн шийдвэр одоо эцсих байна. Үнийг бүх шүүх бусад этгээд заавал биелүүлнэ гэсэн ийм одоо шийдэл байдаг тийм одоо энэ үндсэн хууль шүү дээ. Үндсэн хуулийн дээр байгаа байхгүй. Тэгээ одоо зарим гишүүд одоо хууль өргөн барьнаа гэд яриад ах юм. Эсвэл одоо энэ баасан жаргалал одоо өөрөө дур мэдэж одоо өв соёлоо өгөөсгөж энэ морины уралдааныг одоо болиулах гэдэг юм уу би ердөөс огт ойлгохгүй байгаа байхгүй. Тэгээ дээд шүүх одоо юм шийдвэр гаргасан юм бол энэ дээр одоо энийг мөрдөх ёстой. Ямар учраас одоо гаргасан цаашдаа одоо байх юм уу байхгүй юм яах юм гэдгийг энэ дээд шүүх өөрөө бас тайлбарлаж олон нийтийн эргэлзээг одоо тайлж болдоггүй юм болов уу? Тэгэхгүй л одоо их тийм сонин учир битүүлэг л асуудал болоод байна л та. Эсвэл одоо энэ дээд шүүхийн шийдвэрээ эргэж одоо дээд шүүх нь өөрөө хүчингүй болгох гэж одоо үзээд байгаа юм болов уу? Та одоо за нэр дэвшигч Өсөх хоёр хариулъя. Эндрийн 4-р микрофон. Улсын дээд шүүхийн шүүгчд нэр дэвшигч Өсөх хоёр. За та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. За ариун зүй гишүүний асуултанд хариулъя. За энэ хэрэг энэ тухайн тохиолдлыг шийдвэрлсэн нөхцөл байдал нь бас нийтлэг ийм морины уралдаан зохион байгуулалттай цаг хугацаатай холбоотой асуудал хүндсэн ийм захиргааны хэргийн шүүхийн шийдвэр байна. За захиргааны хэргийн шүүхийн шийдвэр энэ шийдвэртэй би танилцаагүй. Гэхдээ мөн энэ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр явж байгаа энэ явсан мэдээллийн өрөөнд бол мэдээлэлтэй ойлголттой байгаа. За морин уралдааныг 10 сарын 1-ээс 5 сарын 1-нд хүртэл хугацаанд бол хориглосон ийм шийдвэр байгаа юм байна. Тэгэхээр улсын дээд шүүхийн шийдвэр ер нь анхан давзаалдах хяналтын шатны шүүхийн шийдвэр шашатаар яваад хяналтын шатны шүүхийн шийдвэр гарснаар тухайн асуудалд хууль зүйн дүгнэлт өгч байгаа. Тэгэхээр энэ хууль зүйн дүгнэлт өгсөн шийдвэр эцсийн шийдвэр буюу заавал биелэгдэх шин чанартай. Нэгдүгээр ер нь үүнтэй илдаад нэг асуудал байгаа нь бол шүүхийн шийдвэр өөрөө заавал биелэгддэг. За энэ шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага биелүүлж байгаа. Тэгэхээр ер нь захиргааны шүүхийн шийдвэр энэ биелэлд одоо хангалтгүй байгаа гэдгийг судалгаа хийж байгаа. Энэ улсын хэмжээнд ер нь шүүхийн шийдвэр өөрөө 55.5%-тай одоо биелэгдэж байгаа гэсэн. Тэгэхээр энэ хүчин зүйл нь юунаас олоод байна вөхөр нэгт шүүхийн шийдвэрийг хэрхэн биелүүлэх талаар арга журмын наривчлсан зохицуулт байхгүй. Хоёр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын механизм дутмаг.
За гуравт нь шийдвэр гүйцэтгэгч нь захиргааны байгууллага албан тушаалтай харилцах шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардах сааттай байдаг өстөд тэгвэл судалгаагаар ийм гарсан байгаа. Тэгэхээр ер нь бол хууль гаргаж байгаа гэж. Хууль бол одоо парламентын бүрийн эрхийн асуудал. Тэгэхээр шүүхийн шийдвэр бол заавал биелэгдэх шин чанартай. Баярлалаа. За, ариун зээг шин тодруулж асууя. За ямар ч байсан дээд шүүхийн шийдвэр нь юу байсан бэ гэхлээр захиргааны шийдвэрийг маргалдагч талууд заавал биелүүлэх гэсэн одоо энэ ерөнхий ямар ч байсан дээд шүүхийн оролцоотой шийдвэр гарсан. Тэгээ тухайн үед манай одоо ерөнхийлөгч хөрөлсөх ерөнхий сайдаар ажиллаж байсан өөрөө бас яг энэ шийдвэрийг албажуулж одоо маргалдагч талууд одоо энэ найрамдлын гэрээ гэдэг юм уу тий одоо энэ гэрээг бас байгуулж исэн байдаг юм аа. Тэгэхээр одоо энэ дээд шүүх бол бас эцсийн шийдвэр мөн л юм болвол үүн дээр баасан жаргалын буруу биш энэ шүүхийн шийдвэр юм аа гэдгийг бас нэг олон нийт ойлгоод өгөөсөө гэж хүсэж энэ үгийг одоо бүр зориулж хэлсэн. Хоёр дахь нь болохоор үндсэн хуулийн 49-р зүйлийн одоо 2 дээр ерөнхийлөгч, ерөнхий сайд, улсын их хурлын ба засгийн газрын гишүүн төр нам олон нийт хэмбгаач бай шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд шүүх рүү улал хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заагаад өгсөн байдаг үндсэн хуулиар. Тэгэхээр энэ дотор За, ариун зээг шин асуултаа үзэж асууя. бусад байгууллагын албан тушаалтай иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд нь хөндлөнгөөс оролцож болохгүй гэж заагаад өгсөн байгаа тийм. Тэгэхээр улсын их хурлын танхим дотор улсын их хурлын гишүүд өөрсдөө бас шүүгч юм шиг бас ойлгоод одоо хэрэг явдлыг одоо ингэж шүүх хэрэгтэй, тэгж шүүх хэрэгтэй, тэр гэмт хэрэг гэж цоллоод байдаг. Энэ бол үндсэндээ нэг талдаа үндсэн хуулийг бас зөрчиж байгаа мэт эсвэл зөрчихийг шаардаж байгаа мэт ийм одоо асуудал байдаг бидтэй. Та энийг бас одоо ингэж ойлгож байна уу? Ер нь одоо шүүгчид өнөөдөр хин нэгний хөндлөнгийн нөлөөгүйгээр одоо энэ асуудлуудаа шийдвэрлэж чадаж байна уу үгүй юу гэдэг дээр бас одоо хариулж өгөхийг хүсэж байна. Цаашид олон нийтийн энэ хандлага дээр суурилсан энэ альва асуудлууд шүүхэд одоо бас нөлөөлөх гэж оролдож байгаа энэ асуудлууд нь өөрөө бас үндсэн хуулийн ер нь зарчимтай нийцэхгүй байгаа гэдгийг яаж бас ойлгох вэ? Та илүү олон нийтэд одоо чиглэсэн юм үйл ажиллагаануудыг явуулсан зүйт юм болов уу? За, улсын дээд шүүхийн шүүгч нэр дэвшигч Өсөх хоёр хариулъя. За, ариун зээг гишүүний асуултанд хариулъя. За, үндсэн хуулийн 49-р зүйлийн 2 дахь хэсэгт шүүгчид одоо нөлөөлөх хараат ус байдал нөлөөлөхийг хориглосон. Энэ дээр субъектүү заасан. За 2021 онд шүүхийн тухай шинжилсэн найруулгын хууль хүчин төгөлдөр үйлчилсэн. За энэ хуулийн 50 дугаар зүйлд хориглох зүйлийг заасан. За энэ дээр мөн энэ төрийн өндөр албан тушаалтан уулзалт хийх энэ дээр бол албан протоколтой уулзна. За хуулийн хилцүүлгийн албан ёсны ажлын хүрээнд бол нийтийн хүрээнд уулзахт бол энэ тохиолдол үйлчлэхгүй байгаа. Тэгэхээр шүүхийн өөрөө хараат ус байдлыг олон талаас нь шүүхийн тухай хуульд бол одоо баталгаажуулсан. Үүний нэг нь бол албан тушаалтнаас төрийн өндөр албан тушаалтнаас хараат байх. Үүний дотор мөн хараат ус байдлын заах За, хариултаа гүйцээг хариулчихъя. 4-р микрофон. За түүнчлэн шүүгч өөрөө нийгмийн одоо олон нийтээс мөн хараат ус байх ёстой, хэвлэл мэдээлэлээс хараат байх ёстой. За мөн хамт олон гэр бүлийнхээ одоо тэр тухайн хэрэгтэй илүү одоо нөлөөлөл үзүүлсэн тохиолдолд хараат усаар асуудал хандах ёстой гэсэн ийм нийтлэг ийм нөлөөс ангид байх ийм бол зан төлөвийн буюу ёс зүйн хүрээнд бол шүүгч баримталж ажиллагаа гэдэг л. За баярлалаа. За, оюун сайхны алтан гэрэл гишүүн асуултаа асууя. Нэр дэвшигч